Өнөөдөр та ерөнхийдөө хэлдэг үү? Би урд нь өгцөө. Тэгэхээр дараагийн хугацааны хугацаанд ерөнхийдөө юу болсон бэ? Би харин өргөдлөө өгчлөө. Сайдын ажлаас чөлөөл. Уусаар хэвчээ ямар шимэн урмаас өгдөө өгч байгаа автобусаар өгч шалтгаанаа бол ордны коридор зогсоод ийм горимд бол тайлбарлахад төвөгтэй байна. Ойрын өдрүүдэд магадгүй нэг цагийн хугацаатай тоо баримттай. Яагаад өргөдөл өгсөн шалтгаанаа олон нийтэд илэрхийлнэ. Танд яасан шахалт үзүүлсэн юм бол сайн гар. Шахалт ямар нэгэн шахалт байхгүй. 100 хоногийн хугацаа өгсөн шүү дээ. Тэр 100 хоногийн хугацаанд хэрэг үр дүнтэй ажилласан та хоёр. За энэ талаараа бүх тайлбарыг ярина. Одоо ийм нөхцөл биш. Ойрын хугацаанд сууж агаад ярина гэж бодож байгаа. Ямар нөхцөл төхийн тал юм? За мэдээж ингээд тухгүй нэг бүтэн цаг ярих байлгүй дээ. Би ч нэг 3 жил агас эрчим хүчний сайдаар ажиллалаа. Энэ эрчим хүчний салбарт ямар асуудал хүндрэл байгаа. Яаж шийдэх вэ? Ямар гарц байсан энэ талаараа бас тавьж таарнаа да. Өмнөх засгийн газар болон одоогийн засгийн газарт ажиллаж байгаа сайднараас хамгийн их одоо муу ажиллаа гэдэг асуудал үүсгэж байгаа сайдныг нэг нь таныг гэж нэрлэж байгаа. Та энэ дээр санал өөрийгөө ерөнхийдөө ажилласан гэж бодож байна. За би өөрийгөө сайн муу гэж дүгнэх нь ёс зүг юм. Зүгээр ямар тоо баримт гаргаад ямар салбар хүлээж аваад ямар байдалтай хүлээж аваад ямар байдалтай хүлээл гэж өгч байгаа ойрын хугацаанд олон нийтэд тайлан тавь. та өөрийн хүсэл төр өгдөг. Өөрийн хүсэлтээр өгч байгаа. Тантай хамт Наранбаяр сайд болсон. За би Наранбаатар сайдын тухайд мэдээлэлгүй. Таны оронд одоо хэнийг сайд болов вэ? Таны оронд За мэдэхгүй би энэ тухай ерөөсөө сонирхсан. тань сүүл нэг засгийн газрын тогтоол боловсруулах чиглэл хийж байсан. Энэ дээр та тогтоол боловсруулах. За болохоор ажил өгч юм гэдэг. тогтоолын төсөл боловсруулаад засгийн газрын хуралдаанаар оруулсан. Энэ асуудлыг эцэслэн алуужаагүй байгаа учраас одоо ойрын өдрүүд ерөнхий сайдаас асууна энэ тогтоол батлагдах юм уу батлагдахгүй юм уу. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний сайдаар ажиллах энэ амжилтууд юм тань хэрэг байгаад үүнийг чихэнд За мэдээж цаг үе болгоно ойрын суралтыг дулгадаг штэ. Тийм айхтар мэдээж чадлын дутагталд орсон хэрэглээний өсөлт маань 12%-аас доошгүйгээр нэмэгдэж ирсэн. Техникийн нөхцөлтүүдийг бүгдийг нуулгаж ясан бол магадгүй жилдээ 30-40% өсөх байсан ийм цаг үед ажиллаж ирсэн. Энэ талаар бол дараагийн удаа тоо баримттай ярив. Ойрын хугацаанд.